Орой минь төргийн үзэгчтэй онцлог уран бүтээлч нэвтрүүлгийн маань шинэхэн дугаар эхэлж байна. Тэгэхээр энэ удаагийн маань дугаарт уртын дуучин Эрдэнэ чимэг оролцож байна. Тэгэхээр юуны өмнө танд нэвтрүүлгийн маань урилгыг хүлээн авч студид маань хүрэлцэн ирсэнд баярлалаа гэж хэлье. За тэгэхээр эхний асуултаа би таныг өөрийгөө танилцуулаад нутаг усныхаа тухай, аав ээжийнхаа тухай хүрнэч гэж. Баярлалаа. Сайн бацгаана уу? TV4 үзэн суугаа эрхэм үзэгч та бүхэндээ энэ сайхан үдшийн мэндийг хүргье. Намайг Баатарчав Эрдэнэ чимэг гэдэг Ховд аймгийн Алтай сумд төрсөн. Тэг бага насаа бол тэнд нутагтаа өнгөрөөсөн. Манай аав ээж болохоор малчин хүмүүс байдаг. Манай аавын нудан болохоор анчин уртын дууч удамтай. Ээжийн тал болохоор уран зураач. Тэг удамтай. Ерөнхийдөө бас нэгтлэн манай өвөнөр маань нэгтлэн хүмүүс байсан. Ер нь ихээс хэдүүлээ байлээ манай. Ихээс зургуулаа. Дээрээ 4 ихчтэй, доороо 1 эрэгтэй дүүтэй. Тэгээ жоохон байхдаа бид нар ер нь ингээ хөшиг татчаа хөшигний замаас цагаан сар болгонд тоглолт хийдэг байлаа шүү дээ. Гэрийн театр байхлаа. Нөгөө ингэж орны юунд татдаг. Тий, орны хөшигнийгаа тайзны хөшиг болгоод. Тэгээд тайзны хөшиг болгочвол ингээл нэг нэгнээр гараад дуулдаг байлаа. Тэгэхээр дуучин болсон замнал нь яг юу байна? Хэдэн он соёл урлагийн сургуульд илсэн оров? 2011 онд соёл урлагийн сургуульд илсэн ороод 16 онд соёл урлагийн сургуулийг төгссөн. Аавынхаа талыг дуурайж уртын дуучин удмаа таслахгүй уртын дуучин болсон. Ээж болохоор намайг бас эмч юм уу цэргийн хүн болохыг хүсдэг байлаа. Тэгээд одоо бас ээжийнхээ хүсэлтийг биелүүлээд уртын дууны ангийн төгсчөөд 18 онд бас ангаах ухааны үндэсний их сургуулийн эмзэн сургуульд суралцаад 21 онд ангаахыг чимээ бас нөгөө эмч дуучин байх нь. Дуучин болсон талаараа дахиад л ирүүлээд яривал ямар багш нарын гараар орж дуучин болов? Би соёл урлагийн их сургууль дээр бас очиод хавар. Тэгээд соёл урлагийн их сургууль дээр очингууд маань энэ сургуулийн хамгийн том багш нь ямар том цолтой ямар багш юм гэж очиж уулзчихсан. Тэгсэн чинь жижүүр ах одоогор бол чулуун цэцэг гэж багш байгаа. Гавьяа жүжигч ингээд. Тэгээд би 2 давхурд гараад Чука багш дээр очиж уулзаад тэгээд нэг сарын сургалтанд суучсан. Мөн тэгээд тэр хаврын 6 сарын дундуур байна уу? Чимэцээ багш дээр бас хөгжим мужиг дээр 10 хоногийн сургалт явуулсан багш. Нөгөө шалгалтанд бэлдсэн тим сургалтанд бас очиж чимэцээ багш дээр 10 хоногийн сургалтанд суучаад тэгээд мөн соёл урлагийн их сургуульд ирсэн ороод 9 сард одоо соёл урлагийн их сургууль нөгөө хуваарлагдахтаа цогцоохон багш дээр хуваарлагдаад тэгээд цогцоохон багшийнхаа удирдлагын дор 5 жил сурсан. За манай Эрдэнэ чимэг шав маань 2011 онд соёл урлагийн их сургуулийн уртын дууны ангид элсэн суралцаад тэгээд 2016 онд одоо 5 жилийн хугацаатаагаар миний удирдлагын дор уртын дуучин мэргэжлэр сурч төгссөн ийм шав маань юм байна. За тэгээд эдний угаасаа манай Эрдэнэ чимгийн ангийн одоо элсэгчд их сайн хүүхдүүд байсан. Тэр жилийн элсэлд их сайн хүүхдүүд ангийнх нь ерөнхийдөө жигдэх нь их сайхан чадвартай ийм одоо оюутнууд байсан. Тэгээд Эрдэнэ чимгийн хувьд бол анх хэрэгтэй нөгөө Ховд нутгийн Алтай сумын хүүхд болохоор ерөнхийдөө нэг нутгийн бас аялагтай, нэлээд аялагтай ийм хүүхд ирж исэн. Тэгээд ер нь ингээд нөгөө өөрөө байгаа нэрсэн байнга өөрийгөө хөгжүүлж идэг ерөөс айлч чиглэлээр тийм ээ. Одоо бид нар чинь мэрэгжлийн одоо хөтөлбөрийг дуулах одоо програмын өгтөн одоо нөгөө яг тэр оюутнуудаа тохируулж өгдөг байхгүй юу? Тэгэхээр бага курст байхад нь одоо бас би эхний нэг бэлтгэл курс, нэгдүгээр курс дээр байхад нь жоохон тийм жижигвтер дуу тэр өглөөр манай чимгээ өөрөө их таачаа учраас би тэр дууг дуулмаар байна. Тэ? Би одоо ерөөсөн тэр оюутан энэ дуулж чад би яагаад дуулж чадахгүй гэж гисэн ийм нэг өөрөө их тийм дайчин өөртөө ихтгэлтэй их шаргуу байнга өөрийгөө ингэж дайчлаад дээрэс нь хөгжүүлж яадаг ийм их мундаг охин байгаамаа.
Эрдэнэчимгийн онцлог нь бол одоо загчин учраас загчин дууга өвлөнтэйх өөртөө одоо өвлж уламжилж явах юм гол зорилго бол оногдож байгаа гэж бодож байгаа. Загчин гэдэг үг бол ерөөсөн баруун хязгаарт одоо байдаг зах хязгаартал байдаг улсууд шиг одоо надад санагддаг. Загчин улсууд бол өөрийн гэсэн өв соёлтой, өөрийн гэсэн өнгө аястай, дуу хууртай ийм одоо өвөрмөц ийм өөрийн гэсэн өнгө аястай ард түмэн байгаа. Тэгэхээр энэ үндэсний юмыг одоо өвлөж авч үлдэж уламжилж явна гэдэг бол өнөө цагт бол маш чухал үйл хэрэг гэж бодож байгаа. Тэгээ энэ үйл хэргийнхээ төлөө Эрдэнэчимэг маань одоо загчин дуугаан сурч дуулж бас өөрийнхөө хэр боломж хэмжээгээр загчин дууныхаа сургалтыг явуулах гэж зорж бас загчин түмэнтэйгээ уулзаж судалгаа хийж ингэж явж байгаа. Дуулахаасаа гадна бас судлаач болох гэж байгаа хүүхдээ гэж бодож байна. Тэгэхээр гарын шав нарын хувьд нөгөө багш нартайгаа дуулж уран бүтээл хийгээд байдаг. Нэг тийм өнгө аяс харагддаг. Тэгэхээр манай Эрдэнэчимгийн хувьд багш нарынхаа хэн нэгэнтэй дуулсан юм уран бүтээл байна уу? Чимээсээ багштай нарын ээжүүд гэж сайхан дуу хийсэн байна. Мөн цогцойгон багштайгаа бас үлзий төгсмөшүүн уул гэдэг Монгол ардын уртын дуу. Тэгэхээр наран ээжүүд гэдэг дууныхаа талаар жаахан дэлгэрүүлээд ярил. Наран ээжүүд дуу болохоор 18 онд би долгор сурын хичдээ шинэ жилээр уулзч танилцаа. Тэгээд надаас дуртай дуугаа аваарай гэж надад нөгөө дууны шүлэг санал болгосон. Тэгээд тэрний дагуу хавар очиж долгор сурын хичээн гэрт очиж аваад 32 дуунаас нь би наран ээжүүдийг сонгож авсан. 2021 оны хавар Чимээсээ багштай саналтай байдаг. Багштайгаа хамтарч дуулаад намар бас бичлэгэнд ороод тэгээд одоо дуулаад явж байгаа. Дуу нэг ингэдэг нэг сэтгэлд хүрээд нэг зүрхэнд нэг орон зай эзэлдэг шттэ. Тэгэхээр яг наран ээжүүд гээ дууных нь яг юу нь ямар одоо эд шидэн яг таныг бүр ингээд за яг би яг энэ доог доолно. За Чимээсээ багштайгаа дуулна гэдэг тэр яг нэг юм сэжүүрийг өгсөн бай. Тэр шүлгэндээ байна уу? Ая дандаа байна уу? Юундаа? Тэр шүлэг ая хоёулаа. Ер нь тэгээд нөгөө ая нь бол өрөөсөө тийм давхцсан ая биш. Айгуу тийм онцлог гоё байсан. Манай ангийн сайн төмөр гэдэг ангийн маань хүүхд. Аяыг нь хийж өгсөн. Би мөн тэр шүлгээ авангуудаа ангийнхаа хүүхдэд очиж өгөө. Тэгээд надыг одоо Чимээсээ багш гээд яваад байдаг болохоор манай ангийн хүүхд яг ингэ тэрнээ дагуу тэр дууг маань одоо гоё ая хийж өгсөн. Тэгээд яг миний сэтгэлд яг хүрсэн гэхлээр миний Монголын ингээл наран ээжүүд гэхлээр нэг л амар гоё ингээд сэтгэлд ингээд бүтэн дүүрэн нэг л юм гоё санагдсан. Одоо яг ямар уран бүтээл дээр ажиллаж байна? Яг ойрын төлөвлөгөө яг юу байна? Яг 22 оны төлөвлөгөө гэхлээр нэг ээжийн тухай дууны цомог гаргаж байгаа. Намар. Одоо бол би 5 сарын 22-нд тоглолтоо бие даасан тоглолтоо хийх гэж байгаа. Тэгээ одоо бэлтгэл ажилд ороод. Тоглолт маань хаалах байлаа. Үйлдвэрчний хэмжээ соёлын төвөр. Тоглолтын талаар жоохон дэлгэрүүлээд ярил. Хин оролцох уу? Одоо хичнээн уран бүтээл дуулагдах уу? Тэгээд дан уртын дуу дуулагдах уу? Эсвэл одоо яг өөрийн яг дуунууд дуулагдах уу гэдэг талаар жоохон дэлгэрүүлээд ярил. Тоглолтод маань урилгаар артын жүжигчин Чимээсээ багш маань, гавьяа жүжигчин Цогцайхан багш маань байгаа. Тэгээд Жавсан Дулуун багш маань, манай ангийн маань өөр төрө хамтлаг, Dance Jazz гэдэг бүжгийн хамтлаг байгаа. За хөлийн цэргийн жуулгын хөгжмийн хамтлаг. За хөлийн цэргийн бүжигч оролцсноо.
дуулагдах уран бүтээлүүдийн хувьд? Би сайхан уртын дууныхаа DJs бол дуулагдана. Тэгээд ардын дуу өөрийнхөө одоо шинэ уран бүтээлүүдээс хөргөмөрнө. Ер нь одоо нэг юм ардын маниартай тий уртын дуу, богино дуу дуулагдсан бас орчин цагийн одоо нэг нийтийн дуунууд дуулагдсан тийм их өргөн цар хүрээ бүхий тоглолт болох юм байна тийм ээ. Тэгэхээр студийн маань хойморт уртын дуучин хүн ирсний хэрэг юу вэ? Телевизэн маань жаврыг үргээгээд нэг сайхан ая өргөөч гэж хүсэх гээд байна л да Эрдэнэ Чимэг. Тэгэхээр ямар дуугаар баг байхаас маань ээж маань сайхан уртын дуу дуулдаг гэсэн. Тэр уртын дуу нь бол хөрөн толгоос өдрөө гэж сайхан уртын дуу манай ээж одоо нутуу хошууныхаа гэрт нь одоо зэрэг хүүхдийн сэвлэг өргөх хэмтэр дуулдаг байсан. Хөрөн толгоос өдөр гэж сайхан уртын дуугаар аяарэ. Хөрөн толгоо гайхалтай. Үнэхээр гоё дуулдаг юм байна. Тэг яг ингээд уртын дууг ингээд нөгөө телевизээр ингээд клип үзэхээс илүү яг ингээд цуг суугаад ингээ ойроо сонсохоор нэг арай өөр мэдрэмж авдаг л да. Нөгөө өстой ингээд нэг юм нисэх мэд бүр юм сансар окторгууд руу ингээд гараа явчихж байгаа юм шиг санагддаг. Яг тийм мэдрэмжийг бас яг миний хажууд суугаад өглөө баярлалаа. Хүмүүс харин тэгдэг байхгүй. Би бас уртын дууны сургалт явуулдаг. 2021 оноос хойшоо онлайнаар уртын дууны сургалт явуулж байгаа. Тэгээд бас олон хүрхэн сайхан шивнэртэй болоод ингээд явж байгаа. Тэгэхээр би яг уртын дууг одоо ингээд онлайнаар хүмүүс маань сураад эхлэхээр хөөх уртын дуу гэдэг чинь ийм байдаг юм, ийм гоё юм уу гэд дандаа тэгж асуудаг байхгүй хүмүүс. Яг урд нь болохоор зүгээр телевизээр л сонсдог. Тэгээ CD медиа ганц нэг. Тэгэхээр уртын дууг онлайнаар заана гэхээр одоо Монгол хүн болгоны цуснд байгаа болохоор ер нь одоо ингэ хүн болгон сурах юм уу? Бас нэг юм сонсгол монсголын ч байдаг юм уу? Холооны царан хүрээний ийм шалгалт энэ төр аваад одоо ингээд бүртгээ заах уу? Шалгалт малгалт авдггүй. Ягаад гэвэл би Монгол хүн бүрт одоо хурж сайхан ардын уламжлалт өв соёлоо түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх талаас нь би хүн болгоныг сайхан 2 уртын дуутай, ардын дуутай байгаасаа гэсэн үднээс сургалтаа явуулдаг. Тэгэхээр нэвтрүүлгийн маань урилгыг хүлээн авч өнөөдөр манай нэвтрүүлгийн энэ дугаард оролцож байгаад баяртай байна. Бидний ярилцах цаг бас өндөрлөх төгсөн байна. Тэгэхээр сүүлийн хормыг танд үлдээе. Баярлалаа. Тэгээ нийт монголчуудаа бүгдэнд нэрүүлэн их сайн сайхан бүгднийг хүсэн өрөө. Тэгээд удахгүй болох миний анхны бие даасан тайлан тоглолт 5 сарын 22-нд болох тоглолтын дээр бүгдээрээ уулзцгаая. Монгол түмнийг хүрэлцэн ирж саатан морилохыг урьж байна. Чимгээгийнхэн энэ удаагийн сайхандар наран ээжүүд гэж тоглолтод нь маш их амжилтыг хүсье. Ийм богино хугацаанд уран бүтээлэн хийгээ. Дээрээс нь одоо ингээд өөрийнхөө бие даасан цэнгүүнийг хийнэ гэдэг бол энэ маш том ажил байхгүй юу? Тэгээ богинохон хугацаанд одоо 16 гэдэг чинь юм бэ тий 6 жил төгсөө 6 жил болсон байна тийм ээ 6 жилийн хугацаанд уран бүтээл хийгээд тэгээд өнөөдөр өөрийн бие даасан уран бүтээлийн тоглолт хийнэ гэдэг бол асар их хөдөлмөр тий тийм учраас одоо шавьдаа баярлж явдаг одоо тэгээ энэ удаагийнх нь тоглолт нь маш их өндөр амжилтыг хүсэн өрөө цаашдаа ч гэсэн бас одоо тасралтгүй одоо уран бүтээлэн хийгэрээ гэж одоо илүү их амжилтыг хүсэн өрөөё уран бүтээлийнхаа тоглолтыг хийх гэж байгаад нь одоо их амжилт хүсээд одоо нутгийн зон олон нь энэ хөөрхөн охиноо сайн дэмжээрээ бас одоо өөрийнх нь хэр жинэгээр зүтгэд тэмцэж яваа шүү энэ сайхан захчин түмнийхэн өв соёлын төлөө одоо тэмцэж яваа шүү дэмжээрээ гэж хэлмээр байна.
Тэгэхээр өнөөдрийн онцлог уран бүтээлч нэвтрүүлгийн маань дугаарт уртын дуучин Эрдэнэ чимээг оролцлоо. Дараагийн дугаар хүртэл баяртай үзэгчтэй.